Баянгор аймгийн засаг дарга мөс сайхны санаачлагаар архин донцсон иргэдэг эмчлэх жаргалтай амьдрал төвийг байгуулахаар бэлтгэл ажлууд эд явагдаж байна. Тус төвийг нэгдсэн эмнэлгийн сэтгцэн эмч мөхсүлд хариуцсан ажилуулах бөгөөд тэрээр зөвхөн Баянгор аймаг гэлтгүү баруун бүсийн аймгийн архинд донцсон иргэдэг сэтгэл эмнэлзэн аргаар хослуулан эмчлэх үйл ажиллагааг гардан явуулах юм а. Жаргалтай амьдрал төвийн одоо манай хариуцж явах одоо манай эмч мөхсүлдэд бас манай Баянгор аймгийн засаг даргын зүгээс 2 өрөө байр эзэмшүүлэх гэрээ байгуулах гэж байна. За гол зорилго маань одоо энэ жаргалтай амьдрал төв бол үнэхээр одоо нөхцөл байдал хүнд хэцүү. Өнөөдөр Баянгор аймгийн тулгымдсан асуудал болоод байгаа энэ архитын сахтуурах, энэ архин донтох өвчний чиглэлээр бол одоо бас мэрэгчсэн энэ чиглэлээр бас ажиллаж байгаа манай одоо залуу боловсон хүчин. За энэхүү залуу боловсон хүчиндээ бид бас одоо орон сууц эзэмшүүлэх гэрээ байгуулах гэж байна. 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. За энэ хугацаанд Баянгор аймгийнхаа одоо саяны одоо хэлсэн иргэдийн эмчлэг чиглэлээр одоо идэвхтэй цаг наргүй одоо энэ хүнд хэцүү даалгавар бол одоо аймагаас энэ бол шагнал биш юм. Нэг талаас бол том үүрэг хариуцлага гэж ойлгоорой. Тэгээ танд ажлын амжилт сайн сайхныг хүсье. Тэгээд орон сууц эзэмшүүлэх гэрээ байгуулж байна. Эмч мөхсүлдийн хувьд эхнэр 2 хүүхдийн ээждэг амьдардаг бөгөөд тусдаа гарааг байж. Иймээс аймаг орон нутгийн зүгээс иргэдийнхээ сайн сайхан руу чиглэсэн ажил үйлчилгээнд мэрэгжил чадвараа харамгүй зориулан ажилладаг тухайн эмчийн ар амьдралыг дэмжиж 64 м2 бүхий 2 өр байрыг 5 жилийн хугацаатаар үн төлбөрөг ашиглуулахаар гэрээ байгуулж байгаа юм. Үр дүнтэй сайн ажиллавал тус байрыг түүний нэр дээр бүр мөсөн шилжүүлэхээр гэрээнд тусагджээ. Би Баянгор аймгийн нэгдсэн эмнэлэгт 2019 оны 2 сарын 1-нд ирж сэтгцэн эмчээр ажиллаж эхэлсэн. Тэгээд одоо нэг жил гаруй хугацаа нэгдсэн эмнэлэгтээ ажиллаа. Энэ ажиллах хугацаанд бол нийт ард иргэдтэй сэтгцэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээд үзүүлэн ажилласан. Тэр дундаа одоо сэтгэл засал эмчилгээ, за тэгээд архин дондох эмэгтэй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байсан. За ингээд жилийн хугацаанд нэг 24 орчим иргэнд архины хамаарлан эмчилгээг бол хийсэн. За тэгээд энэ эмчилгээг хийж дуусмагцаа эмчилгээнд хамрагдсан хүмүүсийг гэрт нь өргөж өгдөг байсан. Тэгээд миний одоо хамгийн их тод сандаг, хамгийн их гоё мэдрэмж авч ирсэн зүйл юу вэ гэхээр над дээр нэг архины эмчилгээнд яваад эдгэрсэн хүн байдаг. Тэр хүн магадгүй та бидний нэрлдэг нөгөө өвгөнтийн хөндий те Улаанбаатар хотын Наран туулцах дээр амьдардаг. Тэнд архи уудаг байсан хүн байсан. Тэгээд тэр хүнийг бас эрүүлжүүлээд би тэр хүн надад нэг 400 мянган төгрөгийн төлбөрийг эмчээ танд би маш их баярлалаа. Танд ингээд төлбөр төлөё гэд төлжсэн тухайн үед би тухайн өвчтөн дагуулад захаараад ээжд нь аавд нь нүүрс аваад хүүгийн архинаас гаргачаад хамт очиж исэн. Тэгээд тэр цаг хугацаанд алдсан хүүгээ олж авч байгаа аав ээжд ямар гоё мэдрэмж төрд юм бэ. Өөрийгөө ялан дийлсэн хүнд ямар гоё мэдрэмж төрд юм бэ гэдгийг би олж харж байсан. Тэгээд тэр мөчөөс эхлээд би энэ архины эмчилгээ гэдэг зүйлийг бүр шимтэн яагаад хүмүүс энэ архинд донтдог талаар илүү их цаг гаргаж судлахыг хичээж эхэлсэн. За тэгээд өнөөдөр Баянгор аймгийн засаг дарга мөнх сайхан даргатайгаа 2 өрөө байрны гэрээ байгууллаа. За тэгээд энийг миний буюу бол Баянгор аймгийн иргэдийн өмнө, Баянгор аймгийн удирдлагуудын өмнө маш том үүрэг хариуцлагыг хүлээж энэ 2 өрөө байрны дэлгүүрийг гардаж авч байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд энэ итгэл хайраа үзүүлсэн төр засгийнхаа сэтгэл хайрыг дааж, биедээ шингээж, ард түмэндээ энэ донтолтой эсрэг тусламж үйлчилгээг чин сэтгэл гаргаж үзүүлнэ гэдгээ бас илэрхийлж байна. Тэгээд Баянгор аймгийнхаа удирдлагуудад нийт ард иргэдтэй хувийнхаа өмнөөс, гэр бүлийнхаа өмнөөс чин сэтгэлийн талархлыг илэрхийлж байна. Зорилтод бүлэг рүү чиглэсэн ажил үйлчилгээнд өндөр үр дүн гаргаж олон сайхан гэр бүлийг элэг бүтэн эрүүл сарвал байлгах эрхэм мөсөд нь мөхсүлд эмчид амжилт хүсье. Баянгор аймгийн засаг дарга бөгөөд Монгол Ардын намын хорооны дарга мөнх сайхан эрүүдийн төлөөлөгчдийн хурлын хүндэтгэлийн хуралдааны үеэр хурлын төлөөлөгч нарт өвөлжилтийн бэлтгэлийг үүсгэжлийн нөөц бүрдүүлэх отор нүүдэл хийлгэх мал махаа эдийн засгийн эргэлтэнд оруулах зэрэгээр үндсэн 3 чиглэлээр хангаж буйгаа мэдээлсэн юм.
Онцгой комиссийн хурал дээр үндсэн энэ өвлжилтийн бэлтгэлийг хангахад бид нар гар зохирол багтаа тавхад ер нь бол 3 ажлыг бэлтгэх ёстой гэж үзсэн. За нэгдүгээрт нь бол өвс тэжээлийн асуудлыг аймгийн нөөцийн төвшөнд, сумдын төвшөнд, малчтын төвшөнд бэлтгэх. За дээрэс нь отор нүүдийн асуудлыг бол одоо яаралтай отрын бүс нутгуудтай одоо хамтран ажиллах. Өөр бусад аймагуудаа хэлж ярих. Малчт маань бас одоо өөрсдөө шугамар малчтайгаа одоо уулз отрын талаар өөрсдөө бас давхар хөөцөлдөх. За 3 дугаарт нь бол мал махны асуудлыг одоо маш яралтай борлуулах ажлыг зохион байгуулах гэсэн 3 ажлыг хийх ёстой. За энэ дээр одоо мэдээж отрын бүс нутаг дээр бол одоо үнэхээр одоо хүндрэлүүд бол гарч эхэлсэн. Манай одоо нутгаас одоо очисон одоо өөр бусдын нутагт очисон малчт маань одоо хөөгдөж туугдах тэндээ хил амаа олцох тал дээр бол одоо бүр өргөдөл гомдлын хувьд бол одоо 100 200 гараа ингээд ирээд тэгээд тухайн үедээ одоо холбогдох одоо улсуудтай ирээд холбогдох одоо сумдууд холбогдох одоо аймагуд руу ярьж ингээ арга хэмжээнүүдийг одоо хүртэл ингээ аваа явж байгаа. Өвс тэжээлийн хувьд бол улсын онцгой комисс бол сангийн яамд санал хүсэлт өгсөний дүнд бол 500 сая төгрөгийг бол үндсэндээ нэг 8 сарын 25-6-ны алдаад амаараа бол ярьсан. Сая одоо бас Баян-Онгор аймагаас гарсан 2 гишүүн өнгөрсөн 7 хоногт уулзах шиг болно лээ. За энэ дээр бол бас одоо ямар ч байсан тэр 500 сая төгрөгийн асуудал шийдэгдэж байгаа юм байна гэж ойлгож байгаа. За аймагаас бол бид бүхэн сая танж 200 сая төгрөгийн одоо их усруу одоо бас гаргацсан байж байгаа. За ингээд аймгийн нөөцөө бол энэ 700 сая төгрөгөнд бол одоо ингээд бэлдээд явнаа. За мал махны тал дээр бол бид бүхэн одоо маш одоо эрчимтэй бол хөөцөлдсөн. Цаг хугацааны хувьд ингээд бодоод үзэхээр бол хүндрэлтэй, тээвэрлэх, одоо боловсруулах, борлуулах гэдэг одоо бүх талаараа бол маш их цаг хугацаа шаардсан ажил, маш их хэмжээний тоо толгойн асуудал ярьж байгаа. Тэгээ хүнсүдэ аж ахуйн яамнаас бол ийм албан бичиг гарсан. За энэ нь одоо яг батламжуулсан нь бол 9-р сарын 14-нд. Тэрнээс бол бас өмнө нь бол бас энэ чинь 10 хоногийн өмнө яригдаад хилцэгдээл яваад ийм бичиг гарах уу, одоо нэг авилгалтай тэмцэх газраас юу гэж үзэх үү гэдэг. Үндсэндээ манайх яг нэг суур юмаа 8 сарын 10-наас явуулсан учраас харин өдөөд шийдвэр гарсан. Энэ үеэр тэрээр ган ачиг цаг байдлын хүндрэл малчтаа туслах мал махаа эдийн засгийн эргэлтэнд оруулах ажилд намжирхаж талцалгүй бодит байдалд зөв дүгнэлтийн эрвих тэрвихээрээ бие биенээ дэмжиж болцсошгүй эрсдлийг хохирол багтаа даван туулахад хамтран ажиллахыг хурлын төлөөлөгчдөөс хүслээ. Баянхунгар аймгийн засаг дарга мөх сайхан орон нутагт ажиллах анхны томилолтоо Баянлэг, Шинжэст, Баян өндөр, Баян цагаан зэрэг ган ачиг хүнд байгаа сумдаас эхлүүлж малчид ард иргэдтэй нүүр тулсан уулзалтыг хийсэн юм. Баянхунгар аймаг ойрын хугацаанд их хэмжээний мал махаа эдийн засгийн эргэлтэнд оруулахаар ажлуудыг шат дараатаагаар эхлүүлсэн бол эрхтэлтээс үүдсэн муу муха хүнд хэцүү үр дагаврыг өөрөх гэр алтан байгууллага иргэдийн аж амьдралын дунд бууруулахаар эрхтэлттэй тэмцэх арга хэмжээг идэвхжүүлж үүнд бүх нийтийн оролцоог хангахаар нөлөөллийн ажлуудыг явуулж хэлсэн. Энэ мэт төр засгийн хийж хэрэгжүүлж байгаа цаг үеийн мэдээллийг аймгийн засаг дарга иргэдэд өгсөн юм. Айл гэрийг амар амгалан байлгахгүй байгаа нэг юм бол энэ айл гişн юм байна. За энэ дээр бол бас маш олон ажлуудыг бид нар ингээд өнгөрсөн цаг үедээ бид нар хийцгээсэн байна. Өнгөрсөн цаг үедээ бид нар ярьцгаасан байна. Энэ маань одоо үнэхээр одоо Баян-Онгор аймгийн хэмжээнд бол одоо гамшигын байдал орсон. Бид нар одоо тоо мэдээллийг зарим нэг юмнуудыг бол одоо муу чахаас айдаг ичдэг энэ байдлыг бол одоо болмоор сая би ер нь энэ тал дээр нэлээд одоо элен далангүй байж бид нар өөрөө өөрсдөө дүгнэлт хийхгүй бол манай аймаг маань одоо маш одоо энэ архины хамааралтай энэ гэмт хэрэг энэ архины хамааралтай архинаас үүсэж байгаа энэ олон одоо босромог зүйлүүдээс улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Баянхунгар аймгийн нийт нутгийн 60% гантай 40% гандуу бэлчээрээ 80 орчим хувь талхлагтаад байгаа нөхцөл байдалтай байгаа ба эрх өвөл хаврын хүн хийцэг эрсдэл багтаа даван туулахад мал махаа эдийн засгийн эргэлтэнд оруулах зүй эсний шаардлага урган гараад байгаа юм. Үүнийг аймгийн удирдлагууд ажил хэрэг болгон хүсэт аж ахуйн яамнаас дэмжүүлж чадсанаар их хэмжээний мал махыг экспортод гаргах квот авч чадсан. Энэ хүрээнд ажлууд өрнөж байгаа бөгөөд Монголын 4 томоохон компани малчстай үн тохиролцсны үндсэн дээр малыг худалдан авч хулмаар боловсруулан гадны улс руу гаргахаар болоод байгаа юм. Энэ жил одоо ган ачигтай байгаа учраас бас малчтын төлөө одоо тэр малыг борлуулах талаар бол хамгийн дөрөнд одоо арга хэмжээ авч байгаа нэг баяртай байна.
Наартхан борлуулалт ашигтай байна. Одоо хамгийн нэгдүгээр тань гангачтай холбогдуулаад мал зэрэг эдийн засгийн хохирол, малчид маань эдийн засгийн хохирол үзүүлэхгүй тул эртхэн одоо ингэж арга хэмжээ авчихвал чухал асуудал юм аа. Ямар малчдыг ингэж байгаа энэ бол нэгдүгээр асуудал. Их амжилттай эхэлж байгаа юм байна. Нөгөө зэрэг эхэлнэглээ. Энэ бол яг хугацаанд ингэж эхэлвэл сайн байна гэж бодож байна. За хоёрдугаарт нь энэ архитектурын асуудал бол үнэхээр одоо нийгмийн төчрөөс ард түмнийг чичрүүлсэн юм асуудал болж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо манай аймгийн засаг дарга санаачлал гаргаж энийг суурхай эхлүүлж байгаа нь үнэхээр сайн байна. Ер нь Монгол орныг энэ архитектурт одоо намын талтад хоёр одоо бодлож байна шүү дээ. Ард түмнийг эвдэрч байна. Энэ дээр одоо энэ дээр их суурхай арга хэмжээ авч ингэж байгаа нь бол маш зүйтэй асуудал. Архитектурын асуудлыг бол одоо хэн хөнгөө өгсөн доллууг одоо анхаарч үзэх юм асуудал гэж ингэж бодож байгаа. Энэ жил бол манай нутагт зуншлага одоо тэгэл намаржаа ер нь их өнд болж байна. Хавартаа бас их бороо чиггүйс одоо зундаа ногоо цагаагаар өрөх юм уу. Малчтай хувьд бол нэлээ хүндрэлтэй одоо нөгөө түрүүний ярьж штэ 60% гандуу гэдгийнх нь одоо гантаа гэдгийнх нь нэг сумал одоо болцроод байгаа. А тэгээ манай малчид бол нэлээ мал өндөрөөр болноор борлуулахаар байна. Тэр нь ямар аюутай байна вэ гэхээр эргэжил бас нөгөө дата чиг байхгүй. А одоогор бол дундчд харга аваагүй гэсэн иймэрхүү үндслүүдээр одоо оторны үдлийн баг айдаа хааргүй иймэрхүү малтай байгаа шүү дээ манайх. Тийм үднээсээ малаа ер нь нэлээний борлуулъя, эргэжилдээ одоо болох үтгэхтэр цагийнхаа гарцыг ногоо цагааныхаа ямар хөө байдалтай байх юм тийм ээ. Тэрийг харж үзэж байгаа бас маллах тал руугаа олон зөөнөр нь байх нь тэр тал руугаа одоо анхаарах гэсэн иймэрхүү юутай байгаа. Одоо малчдын план зорлогч нь мал. Одоо үнэртэхгүй тавиад тууцсан дор бол зарж борлуулсан л дээр гэсэн бодолтой л байд юм малчд бол. За таны удаад хичнээн малтай. 700 гаруй малтай. За хэдийг эргэлтэнд оруулъя гэж бодож байна. 300 гаруй нэ. 400 төгөлт юм бол гэж бодлоо. Төл богыг авч үлдээл. Бүдүүн тэгэл ирэл. Борлуулах бодолтой байгаа. Зээлийн нөхцлөөр гэхээр зэрэг та бүхэнд ямар хөө санагдаж байна? Уу яах вэ тэгэл зүгээр хүлжүүлсэн зориулж болж илаа. Дараадан дээр тэгвэл авах бодол байгаа юм. Өх юм чинь тийм ээ. Аймгийн хэмжээний бодлого байж тэгчиж одоо явна нөхөс тэрнээс сум ганцаар одоо чардаг бол яах ч гэж. Тийм учраас аймаг бол яг ер нь одоо бас бодлоготой ажиллаж байгаа юм байна гэж би ойлголоо. Зөвхөн ер нь одоо энэ бодлогоо завшруулад тэр одоо мах бэлтгэн нийлүүлэх компаниудтайгаа бүр нарийн гэрээ хийгээд тэгээд тэр компаниуд нэрээ суманд ирээд малчидтай гэрээ хийгээд тэгжиж л одоо гурван талын одоо уулзалтаараас л одоо асуулт шийдэн шүү дээ. Тийм учраас маш түргэн борлуулсан гэж одоо ороодох гэж цаг ороодч хүйдрэх шинжтэй орчлоо. Тийм учраас маш түргэн энэ гэрээ хяналтаа хийгээд одоо энэ махан борлуулгаасаа гэж бодож байна. Энэ харин зөв зүйтэй асуудал байна. Одоо цаг алдахгүй нэг хийх хэрэгтэй байна. Одоо ерөөсөө сүн хоног тусмаар ичүүс муутай мал хойчин ер нь айгүй бол муудах зэшээ хандах гэдэг байна. Тийм учраас цаг хожиж энэ тэнгэрийн гүйлгэн дээр ачдаг мал байдаг бол ачаад борлуулдаг бол борлуулаад зохион байгуулалт маш сайн хийх хэрэгтэй байна. Хоёрын хугацаа тийм ээ. Тэрийг бол ард түмэн хүлээж байгаа асуудал. Харин энэ аймгийн засаг дарга иржин тодорхой шийдвэр бидэнд одоо бидний ерөөсөн хүлээж ирсэн асуудлаар тодорхой шийдвэр өгсөнд их баярлж байна. Мал махаа эдийн засгийн эргэлтэнд оруулах гэсэн аймаг орон нутгийн удирдлагуудын санаачлаг зөв бодлого ажиллуулж бидний очсон сумбар мал махаа борлуулах ажлыг даруйхан эхлүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлж байсан юм. За Баянзагаан сум бол үнэхээр гангийн байдалтай энэ жилийг өнгөрөөж байна. За тэгээд бид одоо малчтынхаа малыг яаж эрсдэлгүй өвлийг даван туулах уу гэдэг дээр онцгой анхаарч байгаа. Энэний одоо уртл ажил бол мал ухыг борлуулах ажил байна. Тэгээд энд бол одоо мал мах борлуулах ажил дээр онцгой анхаарч байна. Мөн өвс тэжээлийн нөөц бэлтгэх ажил дээр бол анхаарч ажиллаж байна. За Баянзагаан сум нийтдээ нэг 340 мянган мал одоо энэ хөл төрөө байна. Эннээс 140 гаруй мянган мал өнөөдөр зах зээл дээр борлогдсон. Одоо дахиад 120-30 мянган малыг бид зах зээл дээр зайлшгүй борлуулах шаардлага байна. Нөхцөл байдлыг бол бид газар дээр нь бол 8 сард судалсан байсан. Одоо аймгийн онцгой байдлын газар, аймгийн хөдөө аж ахуйн газар, аймгийн цаг ур нийлээд бол бүх сумуудаараа үнэлгээ дүгнэлтийг бол хийсэн байсан. Тэрэн дээр үндэслээд аймгийн онцгой комиссийн шийдвэр гаргасан. Тэрний дагуу одоо улсын онцгой комисс өөр бусад одоо
одоо байгууллага одоо Монгол улсын хүнс үдэ аж ахуйн яамны сайд, улсын хурлын дарга бид бүхэн бол санал үнэлгээд өгнөлтэй бол танилцуулсны дүнд бол ямар ч байсан одоо мах бэлтгэх одоо мах бэлтгэж одоо экспортод гаргах аж ахуй нэгжүүттэй бол гэрээг байгуулсан байгаа. Одоо газар дээр нь зохион байгуулах том ажил байна. Үнэхээр одоо сая малчтын саналыг сонслоо. Нөхцөл байдал дээр одоо сая ярилцлаа. Эндээс харахад бол бид бүхэн маш сайн зохион байгуулахгүй бол малчтыг нэлээд чирэгдүүлэх эрсдэл байна. Тэгэхээр энэ дээр одоо компани, одоо төрийн байгууллагууд, малчт маань одоо бүгдөө хамтарч энэ ажлыг ард гарнаа. Үнэхээр одоо их хэмжээний бас одоо мах борлуулах, одоо мах бэлтгэх учраас бид бүхэн одоо энэ дээр хариуцлагатай ханднаа, холбогдох одоо мэргэжлийн байгууллагууд, холбогдох одоо албаа агчдыг дайчилж одоо энэ рүү оруулах шаардлагатай юм байна. Баянхонгор аймагт мал махыг улсын хэмжээний 4 аж ахуй нэгж малчтаас худалдан авах бөгөөд тухайн компаниудад аймгийн зүгээс сумдыг хуваарлаж өгч байгаа юм. Мал борлуулах үйл ажиллагаа ойрын сумдаас эхлээд байгаа бол 9-р сарын 20-оос зайдуу зэрэгэлдээ зэргээр говийн бүх сумдыг жигт хамруулах юм а. Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхээ хугацаа дуусаж байгаа бөгөөд 2020 оны 9-р сарын 18-ны өдөр хаалтын буюу хүндэтгэлийн хуралдаан хийлээ. Иргэдийн төлөөлөгчөөр сонгуульд нийлдэг бол нэг төр хэрэг өгөөд ард түмнийхээ эдийг хүлээж чадсан хуулийн ажил хэрэгч орон нутгад жинс гэлээсээ хамтдаг хүн гэдгээ харуулсан гэсэн үг ээ. Өөрөөр хэлбэл ард түмэн танд өгч байгаа үнэхээр гэж хийж байна. 78.2% эрсдэгээр эхэлсэн 21-р хуралдаанаар орон нутгийн өмчт хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийн дуудлагын худалдааг зохион байгуулах журмын төсөл, орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний загвар, түрээсийн төлбөрийн жишг үнийг батлах, үйлчлэлтийн бэлтгэл ажлын явц, аймгийн 2020 оны төсөвт тодтол хийх зэрэг үндсэн 3 асуудлыг тус тус хурлын төлөөлөгчид авч хэлэлцлээ. Хаалтын уралдаанаар орон нутгийн өмчийн үн цэнийг үсгэх хадгалалт хамгаалалтыг сайжруулах, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх шийдвэрийг хурлын төлөөлөгчид дэмжиж тогтоолоор батлан гаргасан бол үйлчлэлтийн бэлтгэлийг хангахаар явуулж буй томоохон ажил арга хэмжээний талаар засаг дарга мөнх сайхан хурлын төлөөлөгч нарт мэдээлэл хийлээ. Онцгой комиссийн хурал дээр үндсэн энэ үйлчлэлтийн бэлтгэлийг хангахад бид нар гар зохирол багтаад авах ер нь бол 3 ажлыг бэлтгэх ёстой гэж үзсэн. За нэгдүгээрт нь бол өвс тэжээлийн асуудлыг аймгийн нөөцийн төвшөнд, сумдын төвшөнд, малчтын төвшөнд бэлтгэх. За дээрэс нь отор нүүдлийн асуудлыг бол одоо яаралтай отрын бүс нутгуудтай одоо хамтран ажиллах, өөр бусад аймагуудаа хэлж ярих. Малчт маань бас одоо өөрсдөө шугамар малчтайгаа одоо уулз отрын талаар өөрсдөө бас давхар хөөцөлдөх. За 3 дугаарт нь бол мал махны асуудлыг одоо маш яаралтай борлуулах ажлыг зохион байгуулах гэсэн 3 ажлыг хийх ёстой. За энэ дээр одоо мэдээж отрын бүс нутаг дээр бол одоо үнэхээр одоо хүндрэлүүд бол гарч эхэлсэн. Манай одоо нутгаас одоо очисон одоо өөр бусдын нутагт очисон малчт маань одоо хөөгдөж тугдах, тэндээ хил амаа олцох тал дээр бол одоо бүр өргөдөл гомдлын хувьд бол одоо 100 200-аараа ингээд ирээд тэгээд тухайн үедээ одоо холбогдох одоо улсуудтай ирээд холбогдох одоо сумдууд, холбогдох одоо аймагуд руу ярьж ингээ арга хэмжээнүүдийг одоо хүртэл ингээ аваа явж байгаа. Өвс тэжээлийн хувьд бол улсын онцгой комисс бол сангийн яамд санал хүсэлт өгсөний дүнд бол 500 сая төгрөгийг бол үндсэндээ нэг 8 сарын 25-6-ны алдаад амаараа бол ярьсан. Сая одоо бас Баянхонгор аймагаас гарсан 2 гишүүн өнгөрсөн 7 хоногт уулзах шиг болно лээ. За энэ дээр бол бас одоо ямар ч байсан тэр 500 сая төгрөгийн асуудал шийдэгдэж байгаа юм байна гэж ойлгож байгаа. За аймагаас бол бид бүхэн сая таньж 200 сая төгрөгийн одоо их усүр одоо бас гаргацсан байж байгаа. За ингээд аймгийн нөөцөө бол энэ 700 сая төгрөгөнд бол одоо ингээд бэлдээд явнаа. За мал махны тал дээр бол бид бүхэн одоо маш одоо эрчимтэй бол хөөцөлдсөн. Цаг хугацааны хувьд ингээд бодоод үзэхээр бол хүндрэлтэй, тээвэрлэх, одоо боловсруулах, борлуулах гэдэг одоо бүх талаараа бол маш цаг хугацаа шаардсан ажил, маш хэмжээний тоо толгойн асуудал ярьж байгаа. Тэгээ хүнс үдэ аж ахуйн яамнаас бол ийм албан бичиг гарсан. За энэ нь одоо яг батламжуулсан нь бол 9-р сарын 14-нд. Тэрнээс бол бас өмнө нь бол бас энэ чинь нэг 10 хоногийн өмнө яригдаад хилцэгдээл яваад ийм бичиг гарах уу? Одоо нэг авилгалтай тэмцэх газраас юу гэж үзэх үү гэдэг. Үндсэндээ манайх яг нэг суур юмаа 8 сарын 10-наас явуулсан учраас харин өдөөд шийдвэр гарсан. Ээлжид бас 21-р хуралдаанаар аймгийн хурлын төлөөлөгч нар 2020 оны төсөвт тодтгол хийлээ. Улсын хурлын 2020 оны 8 сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын 2020 оны засгийн тухай өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж батлаа. Дэлхийн нийтэд хамарсан COVID-19 цар тахлын улмаас
2020 оны бүлэгдэж байгаа гүйцэтгэлээр төсвийн орлого басгаар байгаа тул зарлах санхүүжилтийг заашгүй бууруулах шаардлага бол гарсан байна. За төсвийн тулд аймаг орон нутгийн засагтай холбоотой дараах өөрчлөлтүүд тусгасан байна. Аймгийн маань нийт төсвийн хэмжээ 3.7 тэрбум хасаж тогтолоо. За болсон гол өөрчлөлтүүдийг тавханд танилцуулъя. За нэгт нь бол COVID-19 сардлаас өрсөн сэргийлж үйл ажиллагааг зогсоосон үеийн ерөнхий боловсролын сургууль боловсролын байгууллагын хоол үеийн цааны зардал, за төсөв байгууллагуудын төвчж болох урсгал зардлуудыг тодорхой хэмжээгээр бууруулсан. Улсын цус орон нутгийн мөрлийн санхүүж байгаа санхүүжилтийг орлогын төлөвийн биелэлтэй уялдуулан бууруулсан. За биелэх боломж орлогыг хасч, за зарим нэр төрлийн алгыг нэмсэн зэрэг өөрчлөлтүүдийг эрх хуулиар тусгасан байна. Төсөвт тодтол хийснээр коронавирус цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ажлын хүрээнд аймаг орон нутгийн эдийн засгийг сайжруулах талаар авах арга хэмжээг тодорхойллоо. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу байгуулагдсан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-аас 2020 оны ээлжид сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа бөгөөд бүрэн эрхийн хугацаанд Баянхонгор аймгийн иргэдийн хурал 41 төлөөлөгчтэй байсан юм. Үүнээс Монгол Ардын намаас 25 төлөөлөгч буюу 60%, ардчилсан намаас 16 төлөөлөгч буюу 40%-тай. Эрэгтэй 31 төлөөлөгч, эмэгтэй 10 төлөөлөгч, насны хувьд хамгийн ахмад нь 63 настай, хамгийн залуу төлөөлөгч нь 32 настай. Боловсролын хувьд 98% дээд боловсролтой төлөөлөгчд байсан юм а. Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны ах дугаар хуралдааныг 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хийж байсан бол түүнээс хойш өнөөдрийг хүртэл хурлын ээлжид болон ээлжид бус хуралдаан 20 удаа болж аймаг орон нутаг нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх олон чухал асуудлыг хэлэлцэж хурлын хуралдаанаар 108 тогтоол баталсан бөгөөд энэ хугацаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан 81 удаа хуралдаж 669 тогтоол шийдвэр гаргаж түүнийхээ хэрэгжилтэнд хяналт тавин ажилласан байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 20 дугаар хуралдаан буюу бүрэн эрхийн хугацаа төгсгөл болох хүндэтгэлийн хуралдаан маань хурлын дэг, дотоод журам, хөтөлбөрийн дагуу явагдаж шийдвэл зохих асуудлаа хилцэн шийдвэрлэлээ. Энэ хурлын бүрэн эрхийн хугацаанд батлан гаргасан олон чухал асуудлууд орон нутгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, цаашид цаг үеэттэй холбогдуулан боловсронгуй болгох, шинжлэх зэрэг олон асуудал аймгийн хэмжээнд баримтлах бодлогын залгамж чанарыг хадгалах, уялдааг сайжруулах нэгэн алхам болно гэж үзэж байна. Хурлын бүрэн эрхийн хугацаанд дийлэнхт нь аймгийн иргэдийн хурлын дараа гарч ирсэн Цагааны Отхон баяр, аймгийн засаг дараа гарч ирсэн Гонжиг доржийн Батчаргал нар нь нэн хариуцлагатай албан тушаалд чин сэтгэлээсээ ажиллаж байсныг бас энд тэмдэглэж хэлэх ёстой. Та бүхний нэрийн өмнөөс болон хувьяасаа хоёр дарагдаа ажилд нь амжилт хүсье. Энэ хугацаанд ард түмний сонголтоор эрх барьж буй хоёр намын төлөөлөл Монгол Ардын нам 60%, Арчилсан нам 40% харьцаатай байсан бөгөөд аймгийн бодлого тодорхойлох, шийдвэр гаргах төвшөнд олон урвалж үзлээр санал бодол зөрөлдөх, үл ойлгох явдал байсан хэдий ч энэ арчлалын суурь зарчмын нэг байсан. Эцэст нь ард түмнийхөө сайн сайхны тусын тулд нэгэн зорилгын төлөө нэг баг болж хамтран ажилласан Арчилсан намын бүлгийн төлөөлөгчдөө талархал илэрхийлье. Мөн хариуцлагатай цаг үед засаг төрөө барилдсан аймаг орон нутгийнхаа төлөө оновчтой шийдвэрийг цаг алдалгүй гаргаж байсан олонхийн бүлэг Монгол Ардын намын гишүүн төлөөлөгчдөө талархал илэрхийлье. Аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшил бол та бидний хамтын ажиллагааны үр дүн. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тасралтгүй байнгын үйл ажиллагааг хангаж мэргэжлийн зөвлөгөө өгч хурлын эрхлэх асуудлын хүрээнд ажлыг зохион байгуулж ажилласан мэргэжлийн хамт олондоо мөн талархал илэрхийлье. Төлөөлөгчдөө өнөөдөр энэ 4 жилд сонгогдсон ажилласан төлөөлөгчдөөс 26 төлөөлөгч 2020 онд орон нутгийн сонгуульд дахин өрсөлдөхөөр нэр дэвшсэн байна. Энэ бол нэг талаас төрийн ихээхэн зориг, нөгөө талаас хэлсэндээ хүрч амлснаа биелүүлж ажиллаа гэдгээ ард түмэндээ үнэлүүлж дүгнүүлэх хэрэгэ. Ийм нэр дэвшиж байгаа нөхдөдөө сонгуулийн ажилд нь амжилт хүсье. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид тус 21-р хуралдаан, хүндэтгэлийн хуралдаан үүгээр өндөрснийг мэдэгдэе. Анхаарал тавьсанд баярлалаа.
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бас 21-р хуралдаан буюу хүндэтгэлийн хуралдаан инхүү өндрүүлсэн бөгөөд эдгээр төлөөлөгчдийн 26 нь ирэх орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр дахин нэр дэвшээд байгаа юм байна. Хаалттай хуралдаанаар үндсэндээ бол хоёр асуудал хэлцлээ. Тэгээд өсөв тодтол хийлээ. Нөгөө төвөр бол энэ цаг үеийн үйлчлэлтийн байдлын асуудлуудыг бол цаг үеийн ажлын талаар аймгийн засгийн мэдээлэл сонслоо тийм. Тэгээд хамгийн гол юм бол яах вэ гэхээр зэрэг одоо бол манай дээр Баянгор аймагт тулсан асуудал бол үйлчлэлтийн бэлтгэл биш шүү дээ. 100 гантай байлаа. Одоо үйлчлэлт өндөрөх нь бол тодорхой байна. Тийм учраас бол энэ дээр бол их онцгой анхаарлаа. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол Ардын нам олон их болж Баянгор аймагт засаглалыг барьж олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Миний бодож байгаагаар бол ямар ч байсан нэгдүгээр дөрвөн аймаг болгосон. За хоёрдугаар засаглалын хямралаас гаргасан. За гуравдугаарт бол улсын хурлын гишүүд засгийн газартайгаа хамтраад одоо бол маш олон төрөм төрөгний хөрөнгө оруулалтыг хийж чадсан. Энийг бас ажил болгож чадсан. Ийм 4 жил болсон гэж би бол бодож байгаа. Залуучуудад дуу бол хоролт бол хөргөх нь бол хамгийн чухал асуудал байлаа. Дээрээс нь бол би одоо эмчийнхээ хувьд салбарын одоо бүтээн байгуул салбарын хөгжлийн талаар гэсэн одоо орон нутгаас төсөв суулгах, төсөв оруулах энэ тал дээр нэлээд бас өөрийн гэсэн дуу хоолойгоо өргөж ажиллаа. За энэ тал дээрс одоо манай удирдлагууд нь бас дэмжиж бас намайг бас сайжруулалтаа эрүүл мэндийн салбарыг одоо унаажуулах, дээрээс нь одоо хөгжлийн сайжруулах тал дээрс дэмжиж ялсан би бас талархаж байгаа.